Сайн байцгаана уу? Та бүхэндээ алхалтын талаарх судалгааны үр дүнгийн мэдээллийг хуваалцъя. Дэлхийн улс орнууд явган алхалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан хөгжүүлж олон нийтийг уриалгах байдал түгээмэл болжээ. Таны хөл бол хамгийн шилдэг эмч найз, ад жаргалыг мэдрүүлэгч юм шүү. Харвардын их сургууль, Ютагийн их сургуулийн судалгааны үр дүнгээр батлагдсан явган алхалтын ач холбогдлыг 7 агуулгын хүрээнд гаргасан байна. Үүнд нэгдүгээрт нь явган алхал бидний эрүүл мэндийн баталгаа юм. Бидний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлсийн ихэнх хэсэг нь хувь хүний зан үйл, амьдралын хэв маягтай холбоотой байдаг. Тиймээс алхалт нь эрүүл мэндэд хамгийн сайнаар нөлөө үзүүлэхийн зэрэгцээ үүний төлөө та төлбөр төлөхгүй, мөн гаж нөлөө үзүүлэхгүй. Алхалтын эрүүл мэндэд үзүүлэх үр дүн ач холбогдол нь цусантай холестерин тэрэг-гэлцрээт муу өх тосны хэмжээг бууруулна, зүрхний шигдээс цус харуулт болно, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Судасны хааныг уян хатан байлгаж цусны даралтыг докторжуулна, чихрийн шижийн өвчин үүсэх эрсдлийг бууруулж цусан дахь сахарын хэмжээг хэвэн байлгахад тустай. Түүнчлэн хорт хавдар тусах эрсдлийг 40% бууруулна, уус нуруу үе мөчний өвдөлтийг намдаана, стресс уур бухимдалгүй болж сэтгэл санааг тайвшруулах үйлчилгээтэй. Алхалт хийснээр тархины хүчил төрөгчийн хэмжээ нэмэгдэж, гүн нойрсож бүрэн амархад туслана. Алхалт хийснээр мөн бодисын сэлцэг дэмжиж улам залуужид урт наслах тустай. 1 минутын алхалт нь хүний насыг 1.5-аас 2 минутаар уртасгадаг, мөн Альцгеймерийн өвчин тусах эрсдлийг багасгадаг байна. Алхалтыг тогтмол хийснээр нүдний даралтыг бууруулдаг. Тиймээс та 7 хоногт 3 удаа алхах эсвэл гүүх нь таны нүдэнд сайнаар нөлөөлөх ажээ. Явнаар алхах нь яс үе мөчийг бэхжүүлнэ. Өндөр настай эмэгтэйчүүд алхаснаар эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлж байгаа судалгаагаар тогтоожээ. Өдөр тутам хагас цаг алхаснаар яс хугарах магадлал 40%-аар буурдаг. Уушигны үйл ажиллагааг сайжруулна гэжээ. Олон улсын хэмжээнд хийсэн судалгаагаар хүн өдөрт хамгийн багадаа 30 минут алхаж дунджаар 10,000 алхам алхах ёстой гэж зөвлөдөг. Алхалтыг 50 удаанаар эхлэн дунд зэргийн эрчимтэй алхах хүртэл өөртөө тохируулж амьсгалын болон зүрхний цохилтын тог нэмэгдүүлэн идэвхтэй хөдөлгөөн болгож болно. Бодисын сэлцээ 30 наснаас хойш 10 жил тутамд 10%-аар буурч 35 наснаас мэдрэлийн эс өдөрт 10-аас 13 мянган ширхгээр үхэж хөгшрөлт эрчимтэй явагддаг байна. Харин өдөр бүр 3 км явган явхад бодисын сэлцээ 3-аас 4 дахин нэмэгдэж мэдрэлийн эсийн хорогдол 3 дахин багасдаг гэжээ. За 2-дугаарт нь явган алхалт нь эдийн засагт тустай. Үр дүн ач холбогдол нь явган алхаснаар автомашины төвжирлийг бууруулж цаг хугацааг хэмнэж чаддаг. Бид эрүүл мэндийн төлөө элдвийн эм тан бэлтгэл хэрэглэж өндөр зардал гаргаж байдаг. Тэгвэл та өвчин эмгэг тусны дараа биш харин урьдчилан сэргийлж чадвал илүү бага зардал гаргах болно. Харвардын их сургуулийн судалгаагаар тогтмол алхалтыг дэмжснээр Америкчуудын эрүүл мэндийн жилийн зардлыг 100 гаруй тэрбум $, хэмнэх боломжтой гэж тооцоолжээ. 2 км дотор 20 хүртэл минутыг зарцуулан аль болох алхаж хэвшвэл такси, автобус, унааны зардлыг хэмнэнэ. 3-дугаарт нь явган алхалт найз нөхөрлөлийг дэмжинэ. Шин санаа бүтэлж үлсэх тэтгэхийн тулд бид өөрийн амьдралаа илүү сонирхолтой болгож, шинэ хүмүүстэй танилцж, найз нөхөрлөлийн хүрээгээ тэлэх таатай боломжуудын нэг нь явган алхалтаар бий болдог. Үр дүн ач холбогдол нь явган алхалт нь харьцангуй бага ачаал авдаг тул ахмад настнууд, хүүхдүүд, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ихээр алхацгаадаг. За 4-дүгээрт нь явган алхалт нь амжилтыг тэтгэж ад жаргалыг нэмэх ач холбогдолтой. Алхаж явхад хамгийн сайн санаанууд орж ирдэг, эрч хүчээр тэтгэгдэж ажлын бүтээмж нэмэгддэг. Магадгүй та алхаж явахдаа шинэ бизнес санаагаа олох юм билүү? Сэтгэл зүйчдийн зөвлөснөөр хүн өөрөө өөртөөгөө ярилцах цагийг гаргаж байх хэрэгтэй гэжээ. Алхах нь хүний сэтгэл санааг өөдрөг байлгаж амжилтанд тэмүүлэх хүчийг тэтгэдэг. Амралтын өдрийн өглөө олон хүмүүс унтаж байхад харин бид хөгжиж бодож сэтгэж байдаг.
Явган алхалт биднийг илүү их ад жаргалтай, баяр баясгалантай өөдрөг болгодог, олон төрлийн хүмүүстэй харилцаж, мэдлэг туршлагаас нь суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдүүлдэг байна. Явган алхах, ялангуяа тал хээ, уулын нөхцөлд алхалт хийхэд бидэнд тодорхой хэмжээний тэсвэр төвчээр сэтгэлийн тэнхийг суулгаж байдаг байна. Тиймдээ ч бид юунд ч бэлэн байж тэсэж үлдэх чадвараа хөгжүүлсээр байдаг. Алхаснаар бид өөрийгөө ялах, хязгаараа давах таатай боломжийг нээж өгнө. Амьдралын хизээч мартагдшгүй гайхамшигтай сайхан дурсамжийг бүтээдэг. Тиймээс өөртөө цаг гаргаж, өөртөөгөө ярилцах, бодох, бясалгах алтан мөч бол явган алхах тэр цаг мөч юм. Явган алхалт хийснээр амьдралын идэвхтэй эерэг зуршлыг бий болгож, амьдралыг илүү сонирхолтой, амттай, өнгөтэй болгоно. За 5 дугаарт нь явган алхалтаар байгаль, дэлхийн ертөнцийг танина. Энэ дэлхийн ертөнцийн гайхамшигтай сайхныг мэдрэхийн тулд хүмүүс явган алхалтыг хийдэг. Үр дүн ач холбогдол нь бид байгаль дэлхийгээ танин мэдж, таашааж, гоо үзэсгэлэн хүч чадлыг нь мэдэрч хайрлаж бас хамгаалдаг болно. Байгальд хог хаяхгүй болж үр хүүхдүүд залуу үедээ зөв дадлыг хөглүүлж, хойч ирээдүйдээ цэвэр сайхан үзэсгэлэнтэй чигээр нь үлдэх болно. 6 дугаарт нь явган алхалтаар үзэл санаагаа илэрхийлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулна. Өнөөдөр дэлхийн олон арван арга хэмжээ хөтөлбөр хандив цуглуулах, олон нийтийн анхаарлыг хандуулах зэрэг зорилготой үйл ажиллагаанууд нь явган алхалтын хэлбэрээр амжилттай зохион байгуулагдаж байна. Үр дүн ач холбогдол нь олонний хамарсан зардал багтаа боловч сонирхолтой үр дүнтэй арга хэрэгсэл болж чаддаг. Оролцогч бүх талуудын хүсэл сонирхолд нийцтэй байдаг тул идэвх оролцоо өндөр байдаг байна. 7 дугаарт нь явган алхалт гэр бүлдээ цаг зарцуулах боломжийг өгдөг. Гэр бүлийн явган аялал хүүхдүүдэд мартагдчихгүй дурсамж, ад жаргалтай мэдрэмжийг үлдээж, бүхэл амьдралынхын туршид эерэг таатай, халуун дулаан үн цэнтэй мөчүүдийг нь сануулагч болж өгдөг. Үр дүн ач холбогдол нь мартагдчихгүй дурсамжтай цаг мөчийг бүтээдэг. Гэр бүлийн эрүүл амьдралын хэвшил, хэм маягийг бий болгодог. Хүүхдүүд явган аялалд явснаар байгаль дэлхийн ан амьтан ургамал хүмүүс, улс орнуудын соёл, ёс заншил зэргийг танин мэдэж, шинэ мэдлэгийг олж авдаг байна. Эрдэмтэд өдөрт 10,000 алхалт хийх нь үнэхээр эрүүл мэндэд тустай эсхийг судалжээ. Өдөрт 10,000 алхалт хийх нь зорилтын талаарх анх Японы нэгэн сурталчилгааны ажлаас үүсэж байжээ. Өглөөс ирээд илүү их дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг бол сайхан санаа. Гэхдээ шинжлэх ухаанд яг хэдэн алхам хийх нь эрүүл мэндийн сайн болохыг баталсан шидэт тоо саяхны хүртэл байгаагүй байсан байна. Тэм ч учраас Массачусетсийн их сургуулийн эрдэмтдийн баг энэ асуудлыг шийдэхээр зорж бид өдөр тутамдаа яг хэдэн алхам хийх хэрэгтэйг судалжээ. Мэдээж дасгал хөдөлгөөн гэдэг бол таны биеийн болоо сэтгэл зүйн эрүүл мэндэд маш тустай. 6,000 алхалт 5,000-аас илүү, 5,000 алхалт 4,000-аас илүү их үр дүн гүйцэлдэг. Харин өдөрт 7,000 алхалт тогтмол хийдэг хүний зуурдаа нас барах магадлал нь 50-70% буурсан болох нь тогтогдчихжээ. Өдөрт 10,000 алхахад зүрх судасны өвчтнөөс улсын сэргийлэх боломжтой. Ингэж алхахад хүний бие ойролцоогоор 300 ккал илчлэг зарцуулдаг байна. Өдөрт 10,000 алхмыг хэрэгжүүлэхийн тулд цалхан шатнаас татгалзаж аль болох алхахыг мэргэжлийн эмчнэр зөвлөж байна. Их алхах тусам их калори шатаана. Хэрвээ таны зорилго жингээ хасах бол их алхах нь илүү их үр дүнтэй байх болно. Харин хүний сэтгхүүд нөлөөлөх үр дагаврын хувьд маш олон судалгааны дагуу алхах нь бүтээлч байдлыг нэмэгдүүлж тархийг залуу сэргийг байхад тусалдаг болох нь батлагдсан байдаг. Харвардын эрүүл мэндийн судалгаанууд байгаль дахь сэтгэл зүйн эмчилгээ нь стресс болон түгшүүрийн эмгэгт үзүүлэх үр ашиг нь өндөр байгааг баталсан байна. Энэ нь бид байгальд алхахдаа харах, сонсох, үнэрлэх, хүртэх зэрэг 5 мэдрэхүйгээ илүү ажилуулдагтай холбоотой. Японы Нагая Казукири эмч алхалт номынхаа хавцан дээрээ алхах төдийд өвчний 90% эдгэнэ гэж бичсэн нь уншигчдын сонирхолд нийцсэн байна. Алхах үед хүний ген өөрчлөгдөж, шинжлэгдэж байдаг учраас дархлаа сайжирч өвчин идэгдэг. Теломерис уртасдаг учраас хавдар болон бусад өвчнөөс сэргийлэх боломжийг бий болгодог.
Мөн түүнчлэн гидсний үйл ажиллагаа сайжирч ашигтай ба ашиггүй бактерийн тэнцвэрийг гидс маш сайн зохицуулснаар бие туссан өвчин эдгэх ба цаашид өвчлөхгүй байх боломж үүснэ. Мөн тестостерон хэмээх дааврын хэмжээ нэмэгдэг учраас уургийн нийлэгдэлт нэмэгдэн бодисын солилцоо сайжирч өөх тосны солилцоог идэвхжүүлдэгээс гадна булчингийн хүч чадалт нэмэгддэг. Мөн серотонин, допамин зэрэг азралын гормон ялгардаг учраас урам зориг, эрч хүч биед бий болж аливаа өвчнөөс амархан ангижрах боломж бий болдог байна. Нагая Казукиро эмч аливаа өвчнийг эмээр эмчлэхээс илүүтэйгээр алхалтаар эмчлэх боломжтой судалгаагаараа баталсан ажээ. Тэрээр өдөрт ядахнаа 3 удаа 15 минут алхах эсвэл 3 удаа дасгал хөдлөн хийхийг зөвлөж байна. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.